За бичлэгээ дуусгахаас өмнө ямар ч гэсэн close up та нарт будалтай харуулъя. Би нэр яг энд нэг юм гараад шахацсан гэхээр нь би энийг мэнг болгоё гэж бодож байсан. Hold on. За нүрэ будаад дууссан чи үсэн янзлахаас залах уу гэдэг. За өнөөдрийн бодолтод би MAC-ийн Strobe Cream гэсэн ягаан дуу туяатай primer гэхээсээ илүү жоохон арьсанд чиг өгдөг гэж хэлж болно. За кремний хувьд бол би Airbrush Flawless Foundation Charlotte Tilbury-ийн номер 6-г За кремээ ингээ байлгаж авах орондоо хөмсгөө будъя. Сүүлийн миний back to school makeup гэсэн бичлэгэн дээр сайн байна уу Монголд очиод хэр байгаагаа мөн гадаадд олон жил болоод Монголд очиж байгаа хүмүүст анхааруул зохих зүйл гээд Монголд цаашид юу хийх талаараа нууц биш бол хуваалцаач гадаадаас очсон хүмүүст дасах гэж хэцүү гэхийн туршлага судлаад л баярлалаа гэсэн байна. За энэ асуултанд би нэлээд олон хариулттай тэгээд би бүр юм лист бичсэн байгаа. Гадаас анх дөнгөж ирээд би ч гэхдээ нэг амар олон жил болоод ирээгүй. Би хамгийн сүүлд 2019 онд ирсэн гэдэг чинь 2 жилийн өмнө ирээд явсан. Гэхдээ би анх Монголоос гарснаасаа хойш Монголд эргээд амьдарч үзээгүй. Зүгээр л нэг зуны одоо 2 сар ч юм уу те эсвэл за зуны 3 сар ч юм уу ингээд амархаар иржсэн болохоор ерөөсөө амьдрна гэдэг хараа өөр өдөр тутмын амьдрал те бид нэр амралтаар ирэхэр чинь тэгэл байгаа мөнгөө үрээл тэ тансаглал одоо яг нөгөө vacation юм шиг л байж байгаад ирдэг. Тийм болохоор яг амьдраад энд удаан байна гэж бодсон хүмүүст бас захих одоо бэлдэх одоо анхаарах хэдэн зүйл бас байна гэж бас харж Монголоос явхад би яг хүүхэд байсан учраас Монголд би яг нөгөө adult яг байж үзээгүй одоо юу гэдэг банк орох ч юм уу те одоо имлэг дамлага ингээл төлбөр төлнө гэл ингээ явахад яг нөгөө нэг хүүхэд байж байгаа явсан болохоор ямар ч тийм мэдээлэл авахгүй. За хэрвээ одоо гадаадаас ирж байгаа хүмүүсийг би бол одоо таахта доллартай ирж байгаа гадаад мөнгөтэй ирж байгаа гэж ойлгож байна. За ихэнх нь доллартай ирж байгаа байх гэж одоо тай. За миний хувьд бол одоо энэ ковидын үеэр ирсэн болохоор миний бүр гайхсан юм одоо энэ банк энэ үйлчлэгээний төвүүд маш эрт хааж байгаа. Жишээ нь одоо банкуд бол 4 цагаас хаадаг. Oh my god. Би бүр хизээч амьдралдаа банк 4 цагаас хаана гэдгийг би бүр ингэ сонсоод бүр гайхаад бүр 6 ч биш, 7 ч биш, бүр 4 цагт хаана. Ёо. Хүмүүс ингээл ажлаас тарангуут бараг хамаг юм хаачдаг. Ялангуяа ковидд болохоор яг банк одоо яг ковидтэй яг ямар ч холбоотой юм бэ гэсэн ойлгохгүй байхгүй юу? Одоо банк орохоор одоо ковид тусна гэдэг байгаа юм уу? Эсвэл одоо энэ хүмүүсийг одоо хязгаарлаж байгаа нь тэр юм уу? Би бас сайн одоо ч гэсэн сайн хариулт энэ байгаагүй байна. Хэрвээ тэрийг одоо тайлбарлаж өгөх юм байвал надад тайлбарлаад өгөх байхаа. Гэтэ яг одоогоор бол банкуд бол 1-ээс 5 дахад 4 цаг хүртэл 9-өөс 4 цаг жилөө тэгж ажиллаж байгаа. Хагас санд бол бүх банкнууд хааж байгаа. За зарим салбарууд нь хагас санд ажиллаж байгаа юм гэж би сонссон. Тэгэхээр нөгөө банкнаас шалтгаалаад яг төвөр байдаг юм том салбарууд нь онгорхоо байгаа юм шиг байгаа. Би бол тэрийг сайн мэдгүй байна. Тийм болохоор хэрвээ одоо мөнгө солиулах ч юм уу, данс нийлэх гэж байгаа бол эртхэн гараад тэрийг амжуулахгүй бол маш хурдан цаг дуусчдаг шүү. Ер нь бол энд бол айгүй тийм бизнесүүд юмнууд айгүй хаах туртай. Одоо хагас санаар банк хаацсан үе тохиолдох юм бол би 8 шарга гээд нэг газар байдаг, ойрхон төвдөдөг. За тэр газар бол хагас сайн хамаагүй ажилт юм бэлээ. Тэнд очиод тэр бол зүгээр ингээд хувийн small одоо юу гэдэг доллар солидог бизнесүүд тэнд очиж байгаад аль үнэтэй доллар авж байгаа, доллар сольж байгаа газар очиод доллараар солиулж болно. Шууд бэлэн мөнгөөр аавна. Хэрвээ одоохондоо Монголд банк байхгүй, данс байхгүй, карт байхгүй бол шууд бэлэн мөнгөөр авсан надаа илүү одоо юу гэдэг хурдан шуурхайсан. За тэгээд одоо банк хаагаагүй үед банкн дээр очлоо, данс нийлгий, карт авъя гэх юм бол миний туршлагаас аль болох бүх иргэний үнэмлэх пассворд
иргэний үнэмлэх, пассворт, эрүүл мэндийн даатгал гэдэг 3 юмыг бол ер нь байнга бие дээр авч явах нь их зөв санагдсан. За тэгээд хэрэг Монголд ирэх гэж байгаа бол e-баримт гэдэг ийм app бас одоо даунлоад хийцэн байхад их илүүдэхгүй. За энэ нь яадаг вэ гэхээр одоо энэ тэнд ороход ялангуяа одоо ковидтай байгаа үед одоо ямар нэгэн банк бизнес руу ороход нэг код уншуулдаг, e-баримт гэдэг код уншуулдаг app байгаа. Тэрийг уншуулад бүртгүүлээд тэгээ дээрэс нь дэлгүүр хошоо ороод юм авахд ийм QR кодтой ресит өгдөг. За энэ реситийг ингээд уншуулад явхлаар ингээд сар болгон одоо юу гэдэг суглаанд орж олно, жилийн эцэст буцаан олголтоо авч олно гэх жишээний ийм e-баримт гэдэг аппыг бол би бол баг өдөр болгон хэрэглэдэг. За тэгээд дараагийн бас нэг асуудалтай зүйл гэвэл одоо такси. За одоо Америкаас ирж байгаа хүмүүс бол ингээл Uber Enter гэл унаас сурцсан байдаг. За энд бол одоо такси байрны хамгийн шуурхай арга бол зүгээр явуулын унаанд такси барьсан зүгээр. Яг одоогоор такси 1 км 1500-аар явж байгаа. Тэгэхээр арай жоохон бензиний үн өсөөд юуны үн өссөн байгаа. Юм бүхэн ингээд амар үнэтэй болцсон. Хуучин бид нар чинь ингээд нэг 500 төгрөг мөргөөр одоо талх авдаг ч юм уу 500 төгрөгөөр одоо нэг бэлэнгой амин ч юм уу те. Бэлэнгой амин бол би бол бараг 250-аар авч байгаа амар сандаг хгүй. Тэгмэд одоо энд бол ёо 2 бэлэнгой ам авахд 5000. Бүр амар үнэтэй бүх юм ингээд амар үнэтэй болсон. 1000 төгрөгийн үн маш унтсан. Тэрэнд их бэлтгэлтэй. Би энэ дээрээ бас юмнуудын үнийг хараад ингээд амар шоконд орсон. Монгол мөнгө ингээд ямар ч нөгөө value-гүй болчоор маш хурдан мөнгө чинь дууснаа. Тийм болохоор ингээд мөнгөө их гоё гамнаж хэрэгтэй юмд үрж. Тэгэхгүй бол мөнгө бол маш хурдан дуусна шүү. За дээрэс нь би энд ирснээс хойш бас одоо мэдэж авсан зүйл гэвэл энд одоо иргэний үнэмлэх жолооны үнэмлэх гэдэг хоёр тусдаа өөр картууд байд юм лээ. Америкт бол одоо иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх гэдэг нь ингээл нэг л яг карт гэдэг байхгүй. Тэгэнгүүт нөгөө би өөрийгөө иргэний үнэмлэхтэй юм чинь машин барьж болно гэж бодцсон. Тэгсэн чинь энд тийм биш юм билээ. Заавал жолооны курс суугаад жолооны одоо шалгалт малгалтыг нөгөөд тэгжээж жолооны үнэмлэх гэж тусдаа тийм карт авд юм билээ. Энд ирээд бүр ингээд миний бүр ингээд тархины эсвүүд бүр ойлгохгүй зүйлүүд маш их. Одоо бид нар Америкт ингээд 2 3 одоо тэгээ коктейл уучаад машин барьж болно шүү дээ. Яг гэвэл одоо point одоо 0.08 гэдэг лөө 0.8 ч лөө нэг юм биенийхээ хэмжээнд тохирсон одоо архины төрлийн юм ууж болоод тэгээд машина барьж явж болдогхгүй. Яг тэр одоо заасан хэмжээнд юм уу эсвэл хэмжээнээс доогуур байх юм бол одоо машин барьж болно гэж үздэг. Хэрэг цагдаа зогсоогоод тэр 0.18 ч илүү юу лээ тэ 0.08 whatever тэрэнд нь тааруулаад ингэх юм бол одоо юу гэдгийг одоо асуудалд орохгүй ингээ машина барьж болдог гэж үздэг. Энд болохоор ерөөсөө ингээ бүр амсаж болдгоо бүр ингээд тэ нэг пив нэг ингээ коктейл энэ төр бүр юу ч уучлахгүй тийм юм бэлээ. Дуудлагын жолооч дуудана гэдэг юмнууд айгүй их байд юм бэлээ. Америкт бол дуудлагын жолооч энэ төр гэсэн юм байдаггүй. Одоо өөрөө чинь машиныг унаад ингээд хүргэж өгдөг тийм одоо үйлчлэгээ бол байхгүй. Maybe they should do that. За тэгээд бас нэг Монголд ирээд одоо анзаарсан зүйл гэвэл одоо Монголд ер нь бүх юм амар complicated байдаг. Ер нь ингээд ресторан орно, банк орно, дэлгүүр орно, тэ ийш тийшээ явна гэдэг зүйл бол бүх зүйл амар complicated. Зүгээр нэг ресторанд ороход хүртэл ингээд тэ зүгээр суугаад ингээд хүссэн юм идэж болохгүй. Ингээд захын нэг одоо ресторанд ороход энэ бол бүх рестораныг бас ингэж хэлж байгаа юм биш. Одоо юу гэмдэ захын нэг ресторан ороход л ингээл одоо зарим хооллууд нь гарахгүй жишээний эсвэл би ингээд амар одоо юу гэдэг fancy team ресторанд орсон ч гэсэн ингээ виноноос нь ингээл нэгийг сонгоход байхгүй жишээний манайд ганцхан вино байгаа гэсэн мөртлөө ингээд менюн дээр амар хоолунд вино байгаа мөртлөө ихэнх ингээ зүйлүүд нь байхгүй манай team юм гарахгүй ч гэдэм үү те тиймэрхүү зүйлүүд ингээ хараа би бүр why тэгвэл яах заавал менюн дээр ингээ тэрийгэ тавьдیں۔ Гой нэг гой вино гэхээр ингээ сонголт авахгүй. Эсвэл зарим ингээ хоолны ресторанд орохоор бараг 50% ингээ хоол нь гарахгүй. Тэгэл яг энэ л гарна гэдэм үү. Жишээний ингээд тиймэрхүү асуудлууд амар их байдаг.
Тэр нь бас айгүй бэлтгэлтэй. Шууд ресторанд ороод менюн дээр байгаа бүх зүйл одоо тэднийд байгаа гэж бас assume хийх нь бас одоо юу гэдээ assume хийж болохгүй. Би одоо ингээ ресторанд ороход юу гэж асуудаг вөхөр шууд танахаас юу гарах юм? За виноноос нь хараад аль нь танаад байгаа гэдгийг шууд тэгээ менюнаас нь харахгүй за танаад юу байгааг нь эхлээд сонсъё гэдэг бүр тийм болсон. Одоо ажил хөөцөлтөөд ингээд явхад ингээд бүх юм амар ингээд нэг дор ингээд хийгдэж болдоггүй. Бүх юмыг амар ингээд manually step by step хийх хэрэгтэй байдаг. Би эрүүл мэндийн даатгал төлөхөд ингээд дүнжин гараа дээр очивоо. За дүнжин гараа дээр очсон чинь за 50 хэддгээр кастер ингээд очиод очирлоо гэ. За нэг 2 3 хүний дараа очирлоод ингээд очлоо. За тэгсэн чинь тэр хүн нь надаа за тэдэн төгрөгийг тэнд банкн дээр төлчөөд ирээ гэв. Тэнгүүд би ингээ гайхаж байхгүй. Яагаад би шууд энэ хүн дээр очирлж очсон тэр хүндээ шууд мөнгөө төлөөд бүх юмаа тэндээ амжуулчаад гарч болохгүй. Заавал би банкн дээр очиод тэнд бас очирлоод за тэгээ тэндээ мөнгөө төлчөөд наашаа ирэхсээрээ тэл нөгөө хаадаг 5 цаг нь болчдөг. Амар ингээд би бүр ингээд сүултээ ойлгохгүй. За тэгээ би яг тэр үед надад карт байхгүй, бэлэн мөнгө ч байхгүй. Тэгээ би бүр тэндээсээ гараад бүр өөр банк ороод бэлэн мөнгө тэнд бас банкн дээрээс очирлоод тэгээ буцаж ирээд тэгээ нөгөө дүнжин гараг дотор байгаа тэдний тушаадаг банкн дээр нь дахиж очирлоод мөнгөө төлөөд буцаад нөгөө анхныхаа хүн дээр ирээд дахиж очирлоод зүгээр очрын асуудал биш байгаа байхгүй юу? Зүгээр тэр хүн дээрээ эхний очисон хүн дээрээ л би эрүүл мэндийн даатгал өгөөд тэндээ мөнгөө одоо төлөөд гарах юмн дээр би бүр ингээд 2 3 дамжаад оцсон газар болгоно очирлоод хахаар ингээд угаасаа ажил бүтэхгүй ажил амжихгүй байх нь ингээд ойлгомжтой. За тэгээд дээрэс нь энд ер нь одоо салон орно уу, дэлгүүр орно уу, тэ хаана явна? Ер нь бол Монголд үйлчилгээний соёл, үйлчилгээний харилцаа гэдэг юм байхгүй гэдгийг зүгээр байхгүй гэж бодчих. Тэгэхгүй одоо юу гэдэг Америкт байдаг шиг ингээл үйлчилгээний соёл хайгаал хүмүүс ингээл одоо юу гэдэг юмаа зархаж байгаа хүмүүс нь ингээл танд яаж туслах уу, яах вэ гэж араачингүүгээл ингээл тийм юм ерөөсөө expect хийж болохгүй. Expect хийх тусам угаасаа you'll be disappointed anyway. Зүгээр захын ингээл эмийн сан ороход хүртэл ингээл амар үйлчилгээний соёлгүй ч юм уу ингээд яг юмаа зармаар байгаа мó, яг яамаар байгаа. Эсвэл би одоо гуйж юмыг авах уу, эсвэл ингээд зармааргүй ахт нь би ингээд орж ирээд юмыг авах гээд байгаа мó. Мэдгүй би нэг тиймэрхүү амар attitudeтэй хүмүүс байдаг. Би одоо ингээд зах орно. Манай гэр яг энэ хажуухан зах байдаг. Тэгэл бөөн л одоо ингээд бараа өрцөн тэгэл ийм юм байгаа юу гэж асуухаар баарыг ингээд дуурахгүй. Ядж хахад масктай тэгээ ингээд наагур нь ингээд шилэн ийм юм бүрхсэн ингээд хамгаалт хийсэн масктай. Тэгээ ингээд тэр хідэн төгрөгийн ингээд асуухаар ингээд сонсогдохгүй. Ингээд хэрмгээ уурал нурдаас одоо бол ингээд бараа мараа гэхээс илүү зүгээр наттай сайхан харьцаад юмаа гоё зармаар байгаа хүмүүс ингээд илтвэдэг байхгүй юу ах минь дөө яах вэ их үү гэд ингээд тэгж байгаа хүмүүсээс нь за ихчээ юу ч гэсэн хамаагүй авъя зүгээр та ямар сайхан аштай сайхан ихч байна зүгээр авъя зүгээр махцах чинь зөөлхөн баг чи хамаагүй махцах чинь үнэтэй байх нь хамаагүй зүгээр л наттай аятайхан нэг үйлчлүүлэгч байна юмий чинь гоё аваад бизнес оруулж байгаа гэдэг утгаараа сайхан харьцанд баярлалаа таны махыг авъя зүгээр л одоо тийм л болцоод байна тэггүй ингээд ихчээ ингээд тгий гоё зөөлөн мах өгөөч энэ нь юу юм тэр нь юу юм гэд олон юм асууад тахаар ингээд бүр дургуун нүрд юм шиг байгаа. Гэвч өмнө Монголд үйлчилгээний соёл байхгүй гэж зүгээр бодчих. Яг хөө зарим нэг газар байгаа л да. Гэтэ ер нь нийтээрээ байхгүй гэж zero expectation ирэх юм бол магадгүй юу гэдэг энэ хүмүүс ч яасан сайхан ааштай ингэж бас expectation-ээс ч арай илүү давж гарах юм болоо. Тэгэхгүй expectation-тай ирэхээр амар disappointed болно. Би тэгээд энэ одоо дэлгүүрт сууж байгаа хүмүүс эсвэл одоо ресторан зөөгчж байгаа ингээд залуучууд ингээд яагаад одоо тийм үйлчлэгээний соёл эсвэл харилцаа ч юм уу те ингээд байхгүй байна гэдээ харахаараас энд ингээд айгүй цалин баг. Ялангуяа тийм үйлчлэгээний ажлууд маш цалин баг. Тэгээ бүгд ингээд small business Монголоо зүгээр small business-ээр ингээд дүүрсэн. Тэнгүүд small business чинь мэдээж цалин өндөр байхгүй нь ойлгомжтой. Дээрэс нь энд ингээ гарын мөнгө ч юм уу те илүү extra cash орж ирэх боломжгүй учраас тийм соёл одоо гарын мөнгө өгдөг соёл байхгүй учраас ч юм уу хүмүүс ингээ нөгөө угаасаа цалин баг тэгээд ингээд ийм нийгмийн юм бухимдалтай юу гэдэг тийм болохоор ингээд хүмүүс жоохон үйлчлүүлэгчтэй тийм одоо сайхан хандах тийм бүр хүчин хүрдгүү байх таа гэж би бас хараал байна. Америкт бол бид нар чинь гарын мөнгө ингээд
ресторанд ороод гарахтаа заавал одоо 20% гарын мөнгө өгдөг те. Эсвэл одоо авж байгаа цалин гайгүй одоо бүх юмдаа хүрдэг цаана нь сейвлэх мөнгөтэй ч юм уу. Тийм одоо амьдралынх нь ингээд нөхцөл бүрдээд ахаар бас хүмүүс сайхан ааштай байд юм болоо. Тэгээ хүмүүс угаасаа энд айгу тийм ааштай, бухимдалтай тийм байд юм бэлээ. Тэгээ тэрийг би бас тэгж аашлж байгааг ингээ хүнийг бас буруутгаж болохгүй. Тэр хүний амьдрал нь ямар ч байгаа юм бэлээ. Нийтээрээ ийм бухимдалтай байна гэдэг чинь тэгэл энэ төр засгийн ажлаа хийж чадахгүй байгаа. Одоо middle class-аа ингээд аврий гэсэн тийм бодол авахгүй зүгээр ингээд одоо бүх юм ингээ хилээ хаацсан. Жишээний би энд ингээл Америк барааны дэлгүүр энэ төр ингээл ер нь ингээл дэлгүүрүүд нь ингээ хоосон, хувцсны авъя гэсэн ч гэсэн ингээ хоосон сонголт авахгүй яа гэвэл бүх ингээд ачаанууд нь ингээ хил дээр гаццсан ч юм уу те. Ингээд дэлгүүрүүд нь ингээд бараагүй ингээд тэгээ байгаа бараанууд нь үнэтэй ч гэдэм үү. Тиймэрхүү асуудлуудаас амар их байна. Тэгэхээр энэ хил хаагаад ингээд байгаа нас хүмүүсийн амьдралд бас тус болохгүй байгаа нугасаа нүдэн дээр илт дэлгүүр ороход ингээд тор нь ингээд үнэтэй байдаг. Тэгэхээр тороо тус нь 200 төгрөгөөр ингээд авдаг. Тэгээ том жижиг тор ч юм уу те. Тийм болохоор торонд амар их мөнгө гараад зүгээр л хий хоосон тор аваад тэрэндээ дараа нь хогоо игээл хайна. 200 төгрөгийн торонд зүгээр хогоо игээ хайдаг те. Тийм болохоор би одоо юу айгуу хайж байгаа. Дахин хэрэгэлдэг уут тор хайгаа тэрийгэ байнга одоо дэлгүүр гарахтаа авч гардаг ч юм уу машиндаа ингээ хийгээд тавьчихдаг ч юм уу. Тийм байхгүй бол зүгээр 200-200-аар нь ингээл те чинь нэг 5 удаа дэлгүүр ороход л ингээл 1000 төгрөг зөв байх хэрэг эндээс тийм олдохгүй гэж бол Америкаас баг өөртөө тороо аваад дахин юмыг ер нь жоохон дахин хэрэглэж мөнгө хэмнэцгээ бүгдээрээ. Эренгүүтээ эхний хэд хоног бүр амар struggle хийсэн зүйл гэвэл Монголд ингээд гадуур гарна штэ одоо ресторанд орно ус өгдөгөө амар сонио. Би бүр тэрэг бүр ингээ гайхаад одоо Америкт ингээл ресторанд ороод зүгээр суухад л шууд хамгийн түрүүнд ус гарч ирдэг те мөстэй хүт ус ч юм уу те Америкт би ингээ амар ус уудаг гэсэхгүй энд ерөөсөө тийм шүүлтүртэй цэвэр ус гэж байхгүй дандаа бизнесүүд нь савтаа ус зардаг эсвэл одоо карантины ус мус нь одоо уух хэмжээний тийм биш байдаг болохоор тэгдэм үү гэтээ ингээ шүүлтүрний ус байдаг штэ одоо ингээд кастомерт өгдөг те одоо шүүлтүртэй ус тийм шүүлтүртэй ус ерөөсөө бараг байхгүй дандаа тэгээд халуун цай эсвэл одоо савтаа ус зардаг. Тэнгүү савтаа ус нь дандаа бараг 2-3 мянга. Зүгээр лимонтой ус авахд би нэг ресторан орсон юм аа. Ариг Аня ч үлээ. Лимонтой ус авсан чинь 500 төгрөг гэж авдیں۔ Би бүр гайхаад би 500 төгрөгөөр би зүгээр лимонтой зүгээр бүлээ ус авчиж байгаа юм уу? Би эсвэл Америкт тийм их ус уудаг гэсэн юм уу? Ер нь бол Америк чинь тэгэл ус сайн уул гэдэг болохоор ус амар их уудаг тийм culture байдаг шүү дээ, тэ? Ер нь бол мөстэй ус, өөрчөөсөн мөстэй ус уудаг. Ер нь тийм халуун малуу юм уу гэсэн юм баг байдгүй. За тэгээд дээрэс нь ингээд энэ тэнд орохоор ингээд айгүй олон касттай газар байна. Жишээ нь банк орно, юм хүм энэ тэнд хүлээн. Тэгэл 0 кас, ингээд open кас. Тэр олон касны дунд ганцхан л хүн ажиллана. За хамгийн дээдэлтэй 2 л хүн ажиллана. Тэнгүүд бөө очир. Тэр олон касны яг шалтгаан нь яг юу юм? Заавал тэр олон касыг ашиглахгүй юм бол одоо яг яах гэж тэр олон кас ингээд байгаа дэдгийн I don't know, who knows. Цаадах шалтгаан нь одоо тэгж олон кас байгаа мөртлөө олон ажилчин авах одоо цалинжуулах мөнгө нь байдгүй юм уу? За би яринга контра зурч чадсангүй. Тэгэхээр контра зүгээр өөрөө камера удрааж агаад зурчлаа. За энэ 420 гэсэн энэ Ardell-ийн Naked Lash 420. За сармасаа наачлаа. Тэгээд цавыг нь хатчих хооронд би уруулаа буудаад. За уруулаа буудаж дуусгачаад бүгдээрээ дахиад нэг зүйлийн талаар би Монголд ирээд анхаарах зүйл гээд дахиад нэг зүйл нэмж хэлэх гэсэн. Ямар ч гэсэн будалдаа эхлээд дуусгацгаая. Уруулаа будаад уучлаа би сая энэ Kylie-гийн Poison Berry дээр нэмээд NYX-ийн Intense Butter Gloss Toasted Marshmallow гэсэн энэ хоёр өнгийг эхлээд энэний түрхээ дээр нь энэ gloss гэхгүй уруул өнгөлөгч. Тэгээд ийм гоё shiny. Сүүлийн ярих гэсэн point юу вэ гэхээр Монгол бас ирээд хэрэг ямар нэгэн худалдан авалт хийх юм бол ямар нэгэн одоо дэлгүүр байна уу, хувцас байна уу, гоо сайхан байна уу, ерөөсөө хамаагүй. Энд ерөөсөө авсан юмаа буцаана гэж ерөөсөө байхгүй. Тийм болохоор
Би бол одоохондоо яг авсан юм буцааж болдог дэлгүүр энэ төр бол одоо сайн мэдгүй байна. Хэрвээ тийм дэлгүүр байдаг бол комментээр бичээрэй. Ер нь гоо сайхны бүтээгдэхүүн ингээ хувцсанаар за авчаад өмсөж үзээ тахгүй бол буцаана гэсэн юм ерөөсөө байхгүй. Тийм болохоор би анхаарчаа за буцаачих юм чи ингээл аваадсан бохгүй. Тэгсэн чи ерөөсөө гоо сайхны бүтээгдэхүүн тэр өнгө нь таарсан байна уу, кремний өнгө таараагүй байх ерөөсөө хамаагүй. Угаасаа дэлгүүрүүд буцааж авахгүй, тэгж мөнгө ерөөсөө буцааж өгөхгүй гэдгийг бас санаарай. За нэг тиймэрхүү хідэн би нэг иймэрхүү юм жигсаалтууд гаргасан байна. Тэгээд ямар ч гэсэн бодолтой энэ мистер дуусгая. Би энэ Aloe Mist Face Shopping Mist авсан байгаа. За тэгээд би бас нэг юм би одоо Монголд ирээд бас нэг тэ дөнгөж одоо сар арай болоог байна. Тэгээд жоохон төхөхнөөд гэр орондоо ингээд төхөнцөн байгаа. Тэгээд хэрвээ надаар одоо нүрээ будуулах сонирхолтой хүмүүс эсвэл сургалт авах ч юм уу найзуудтайгаа хамт сургалт авах сонирхолтой хүмүүс байвал комментараас үлдээгээрэй. Би бас хэр олон хүн над дээр ирж нүрээ будуулах нөө тэрийг нь харж агаад удахгүй ер нь жоохон сургалт ганцаарчилсан сургалт эсвэл найзуудтайгаа хамт гэсэн юм багцууд гаргаад гэрээсээ тийм сургалт явуулъя гэж бас бодсон юм байгаа. Хэрвээ та нар хүсвэл комментаар үлдээгээ. Тэгээд энэ бичлэгэн дээр лайк, subscribe дараад намайг дэмжээрэй. Тэгээд энэ бичлэгийг үзсэн та нартай маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр дахин уулзъя. Bye.